Альмас Movie Guide. Бидний мэдэх зүйл сарын хамгийн брэнд кино болох Гэртэ ганцаараагаас дээр үе нэг хөөрхөн кино байна. 12 дугаар сар дундаа орчихсон хүүхдүүд цасаар тоглоод талбай дүүрэн газар засчихсан. Хүмүүс дуулаад хөгжил хөөртэй сайхан байж байтал киноны манд гол дүрийн жал Ральфи тэр нэг дэлгүүрийн лангуун дээрээс үрлэн сумтай бэбэ гих уртаа томбог харсан цагаас хойш түүний толгойд тэр буунаас өөр түүч юм бодогдсонгүй гэж. Ээжигээ өөртөө зул сарын баяраар тэр бууг авч өгөх талаар сэтэл өгөх гэж бууны тайлбартай зурагт хуудсаа ээжийнхээ уншдаг сэтгүүлийн завсар нууцхан хавч ялаастай. Егэл тэгс харин ээж нь бүр өөрөө минийхүү баяраар ямар бэлэг авмаар байна та гэж авдаг байгаа. Баярлсан Ральфи. Би ийм тийм хүчин чадалтай тэгдэг ээжтэй тэр бууг л авмаар гэсэн чинь ээж нь чи нүдээс ахалчих штэ гэдэг үгээр амийг нь бүр таглаа ижил. Ральфи Ранди хоёрыг хичээлд явахт ээж нь ёстой нэг Эверестэд авирах гэж байгаа айтал баглаж боондо Ранди гэдэг баг дүүн юм байгаа. Гараач буулгаж чадхааргүй болтлоо таглаж баглаж битгүүлж яваад хичээлдээ явна. Замдаа хідэн найз нь Наруто нисдгүй гэж маргалтаж байна. За энэ үед ямар ч Наруто байхад мэтгэлцсэн юм нь өвөл хилээ төмөрн төргвөл наалддаггүй гэж маргаж сургуулийнхаа гадаа туршилж үзээд тэгэл яах вэ мэдээж наалдаж таараа. Тэгсэн яг тэрхэн мөчөд хичээлийн онх дуурч тараад нөгөө наалцсан ганцыгаа аяад бусд нь орчдгийн байгаа үсттэй. Багш нь өнөө гайхлаг байхгүй ганцраад хайчсан яасан ийсэн фликийг харсан хүн байна уу гэсэн. Манай хэд юу флик гэж юм бэлээ гэж мэгцсэн. Удалгүй багш нь олж мэдээд аврах ангийнхаа цагтаа сэргэл бүү юм болж аврав. Багш тийхүү шийдэглэр даалгаварт эсэ бичиж ажил өгсөн чинь баяраар ямар бэлэг авмаар байгаа тухайга бичээрэй гэдэг шиг. Ральфигийн нүдэнд оч хийж бууны талаар эсэгээ маш сайн бичиж A+ үнэлгээг аваад ээжтэй үзүүлж хүслээ биелүүлэх супер санаа шиг л санагдлаа. Хичээлээ дараа тарж явсан харин гай газар дураас гахаа биш дээрлэхүү Фаркус далдгар дийл нар хашаан дотроос гарч ирээд манай хэдэг шоглдог байгаа. За энэ бүхэн ч яах вэ? Гэртээ хараад бэлэгнийхээ талаар эсэгээ бичиж гарлаа. Тэгсэн аав нь гэртээ тэнгэр газрыг эзэгэнчгсэн аятал баяр хөрүүлсэн амтан дуу аясаар чанга гихч орилж ирээд суглаанд hodсон гэдгээ дуулгалаа. Бүгд орой хоолныхоо үеэр хоолоо идэх нь идээд хоолоороо тоглоод байж битл. Бүүн дуйлан болоод байсан өнөө бэлэг нэрж байна. Яасан ч том сав багла бодолтой. Задлал үз чи нэг том хайрцагын дотроос жижигхэн гэрлийн жидан гарч ирдэг байгаа. Тэгснэ тэр нь хүүхний хөлний хэлбэртэй ч байх шиг. Нөхөр нь том өрөөний хомирт хүүхний хөлн ламп тавьчихад утга учиргүй баярлж хөрөөд байхаар нь эхнэр нь яаж ч тэр нь дуртай байх вэ? Ер нь ямар эмэгтэй хүн дуртай байх. Ингээд маргаашуулж Ральфи хамаг уур ухаанаа гаргаж хичээнгүйлэн битсэн эсэгээ багштай хураалгах зураа хамгийн сайн эсэ битсэн хөөхтөр шалгарч байна энэ гэж төсөөд өстэй. Манайхныг бодвол энэ үеийн англичууд жинхэнэ газараар гэрээ чимгэлдэг байж л тээ. Гэрээрээ машина хөлгөлж яваад газартаа явцгаал. Аав нь ажил мэргэжлээсээ ч юм уу, аашцангаас ч юм уу үгүй майр заргаж хүн байсандаа харин гацуураа сонгох гэж үн мөнийг бол хаялцаж өгнө үсттэй. За ингээд гацуураа авчихсан ачиж яваад дуутай хөөртэй сайхан сажилж байтал дуу хагарч аавгаа солихоор гарваа гэж. Аавда машина янзлахад нь туслана гэдэг бол Ральфигийн туйлын мөрөл байсан гэж хэлж бараг болно. За тэгээд аавда хамаг юм барьж өгөөд байж ил салгалсан хөөгшин өөрөө Ральфид бариулж байсан юм а цохоод унгаачихдаг байгаа. Тэгсэн Ральфи сандарсандаа аманда аяар яэта гэж хэлчлээ. Аав нь бөөн дуугоо засчихад машинд орж ирж эхнэртэй хэлсэн бас бөөн шок шийтглийн цаг. Ээж Ральфигийн аманд нь савн зулгч өстө үдий багасаа ийм муухай үг хэллээ мэллээ. Хинээс сурсан хэн зааж өгсөн яг одоо хэлгээсэн чи хамгийн түрүүнд толгоонд орж ирснээр нь Швац гэх найзынхаа нэрийг нь бодлого хэлчихлээ. Ээж хаа бушуухан очиж тэднийг илүү залгаад Швацын ээж хүн ямар айхтар үг хэлж явдаг талаар нь дуулгахад тэнцээ бүр бөөн зодон болох нь тэр. Маргааш өдөр нь аль болох багштад ойлгончих санаатай ганцаараа майр том бэлэг өгч мөгөд нэг оройд ихсэн ээж нь цэцэг өсөлж яваад аавынх нь үхтлийн хайрладаг өнөх хөлн лампыг нь хаглаад нас. Нөхөр тэгсэн. Чи үргэлжил энэ чийдэнд атаархдаг байсан. Чинийхээс гой гуйтай болохоор нь хагалчих байгаа юм уу? Тэ? Гэж мэгээд эр хүн эхнэртэй хэлж боломгүй муухай үгнүүдийг уурандаа асгаж гарал. Ер нь ч анхнаасаа ямар маанаг нь ийм хүүхний хөлний хэлбэртэй чийдэ хийгээд сэтгэдэг байна. Эцэст нэг юм битсэн инсэнийхээ дүнг харах торгон агшээрл. Тэгсэн юу вэ? C+. Why? Нэмээд багш нь бүр чи тийм буу авбал нүдээ сохолчих шүү дээ гэд цохон тэмдэглэчихсэн байхan тэр. Хамаг амьдрал нь оронгороо ирэх шиг болоод гутарчихсан юм газар ширтээ лаз өшгөлчихсэн явж бол өнөө мө хоёр дээрлэхүү гарч ирж хоргоогоод өөрийг нь улам хөргөж өөрсдөө манай Ральфи дэлб нүдүүлэн дээ. Нэг сайн юм дахиж хизээч өөрийг нь найзуудыг нь дарлахгүй л боллоо. Дээрлэхүү бацааныг зодож байхдаа уурандаа баах муу мухаа өгнөд ухаангүй урсгаж байсныг нь ээж нэр сонсоод ёстой нүд нь орой дээр гарлаа да бурхан минь гэж
Дүүн тэгсэн нэ хөөрхөн шүүгэнд ор ганцаараа нуугчихсан нууцаар уйлж байдгүй. Яасын юу болсон гэсэн чинь одоо аав ирээд ах их ч ястаа алах байх та гэчихсэн нэ хөөрхөн ахыгаа хайрлаж өрөвдөд өмнөс нь зовж мовчихсан. Оройн хоолны үеэр ээж өөрийнх нь хэлсэн хамаг муухай үгнүүдийг аавт нь ховлоод алуулах байх та гэсэн чинь яг цагаад болсон ээж нэг ч үг унгадаггүй байгаа. Ингиж нэг юм тайвшраад ашгүй ээжтэйгээ ээж уучраалж яг унтахын өмнө нэг гайхалтай мэрэгэн санаа төрсөн. Өнөө домогт бууга өвлийн үгээ аваас гуйж болох юм байна гэж бодлоо. Маргааш нь гэрээрээ баярын парад үзэж Англи Америкчуудын уламжлал ёсоор хоёр хүүхэд нь өвлийн үгний өөр төр сууж байгаад хөслөө хэлдэг. Яг Ральфигийн ээлж ирж хөслөө хэлэх болсон чинь Сантагийн хувц өмссөн муухай үнэртэй чанга дуутай согтуу үгний өөр төр суусан тэрхэн мөчид хамаг ухаан таг балартаж юу хүсч байснаа ч оор тас умартаж өрх. Залхсан өвгөө ажилтаа хөл бөмбөгийн бөмбөг ямар вэ гэж асуутал манарсан Ральфи мангартаад аха гэж авсан. Яг явахын алдаад ухаан орж хамаг юм эргэж санаад би тийм чадaltaй тэгж чаддаг тэр бүгд авмаар байна гэдэл. Oh my god. Яг нөгөө тэр алдарт иршил чи нүдээ сохолчхон шүү дээ жаала гэдэг үгээр өвлийн өвгөө хүртэл өөрийг нь тамийн ёроолгүй нөхөр рүү түлхэх шиг боллоо. Хүсээ хүлээсэн зул сарын баярын өдөр болж гацуур доорох бэлгнүүдэд задлан бүгд баяр хөөртэй байгаад л хүссэн бэлгээ авч чадаагүй ганцхан хүн Ральфи л байсан. Ганцхан том бэлэг нь аавга ихчээс нь явуулсан ягаан бүжингийн хувцсч байх шиг. Аавууд яагаад юм хөөрхөн байдгийм бэ? Аавгаа бүр анхнаасаа Ральфигийн юу хүсч байсан, ямар бэлэг авмаар байсныг нь мэдж байснаа сая л илчилж бууг нь аваад тааг далд нуучихсан. Хамгийн сүүлд гаргаж Ральфигийн магнаг тэнилэгвэ хөрхий. Бүтлгүйтэл нь хизээч дуустгүй гэр бүлийн маань хин нэг нь хаалгаа онгор хоригчихсан байсанд гаднаас нохоо орж баярын ширээгээ сүйтгэж хаяад өөрөөсөө харин шинэ жилээ хятад хоолны газар тэмдэглэж угаар кино маань жаргалтай дуустдаг юм да.